бол маш олон хүмүүс ажлын байраа алдсан. За. Магадгүй одоо химэл оюухан автоматжуулалт энэ роботоос болж бас яг адилхан юм гарч иж магадгүй. Америк нэгдсэн улс дэлхийн өдөрт шатахааргүй болсон. Трамп мэдрэл муутраа. Трамп эдийн засгийн ямар ч мэдлэг байхгүй. Трампын тариф дэлхийн хамтын ажиллагаа худалдааг будаа олгож байгаа. Тийм учраас энэ хоосон орон зайг одоо зарим улс төрчнөр ашиглаад том дуурайд эхэлж байна. За номер 1 хэм бэ гэх юм бол Канадын шинэ ерөнхий сайд. Сонгуульд нэр дэвшээгүй, ард түмэн сонгоогүй зүгээр Трудо зайлсан болохоор Марк Карни юулж байна гэх юм бол бид нэр дэлхийг удирдахад бэлэн байна. За Канада улсын араас хүмүүс явах уу? Явахгүй. Жишээлбэл дөнгөж сая Канада улс бонд босгосон. Яг гэх юм бол төсвийн алтгалтай. Канада доллараараа бонд босгосон юм уу? Эсвэл ам доллараар бонд босгосон юм уу? Та Канада доллараар бонд босгоогүй. Яг гэх юм бол Канада доллараараа хинч бонд худалдаж авахгүй. Яг гэх юм бол Канадын валют сул Америкаас дэндүү хамааралтай. Америкчууд хилээ хаачих юм бол Канадын эдийн засаг шууд хог болно. За иймэрхүү эдийн засаг, иймэрхүү улс одоо дэлхийн тэргүүлэгч, удирдагч болно гэж юу? Хоёрдугаар дараагийн дураг Макрон. Франц юу ярьж байгаа юм бэ гэх юм бол бити Америк л ёо, бити долларыг худалдаж ав, бити мөнгөө Америк руу нүүлэг. За гадуур цаагуур далд Макрон бас ямар хуулийн төсөл бэлдэж байгаа юм бэ гэх юм бол Европоос маш олон хүмүүс зогтож байгаа. Мөнгөө ерөөхдөө Америк руу нүүлгэж байгаа. Яг гэх юм бол ийм дуракуудыг харж байгаа болохоор. За тэгээ энэ тариф Орос Украины дайн гих мэтчлэн Трамп НАТО-с гарна энэ бүгднийг боломж гэж харж байгаа учраас за тэгээ энэ Макрон өөрийнхөө магадгүй Наполеон гэж бодсон учраас энэ хоосон зайг ашиглаад Европын тэргүүлэгч, удирдагч Герман биш, Европ биш, Франц байх ёстой. Жохон түүхэн хичээл орчих. За энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол Америк нэгдсэн улсын гайлын татвар, тариф гэсэн үг. За та тэгээ харж байгаа юм бол бараг бүх бараан дээр 90-100% татвар авдаг байсан. Америкийн бодлого юу байсан бэ гэх юм бол манайхан том улс, манайх маш олон иргэнтэй, манай хүмүүс хөдөлмөрч, манай ард түмэн орлого өндөртэй. Тэгээд Америкийн зах зээл рүү юм зармаар байгаа юм бол татвараа төлөө. За энийхээ оронд Америкчууд юу хийжсэн бэ гэвэл ард түмнээс хүн амын орлогын татвар ерөөсөө авдаг байсан. Зөв сонссон та нар. Хөдөлмөрлөө бүтэн сар ажиллаа, цалингаа авлаа, тэрнээсээ улс маань юу ч авдаг байсан. За, дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайнаасаа болоод ерөөхдөө энэ тариф, гайлын татваруудаа болоод энийхээ орн юу аваад ихсэн бэ гэх юм бол ард иргэдээс орлогоос нь татвар аваад эхэлсэн. Миний хувьд бол буруу. Яг гэх юм бол хүний бүтээмжийг сороод авна гэдэг чинь ерөөхдөө шудраг бос. За хамгийн бүтээмжтэй хүмүүс нь хамгийн өндөр татвар төлөв. Гэх мэт чинь янз бүрийн алдаанууд байгаа. За Америкчууд өөрийнхөө эдийн засгаа, өөрийнхөө секторуудаа ингээд хамгаалдаг байсан. Ард түмнийхээ хөдөлмөрөөс цусын сордог байсан. Энийг сольчоод таад ингээд харж байгаа юм бол дэлхийн 2-р дайны үеэр энэ тарифа бүгдгийг хаасан. За тэгээд бусад орнуудад юу өгсөн бэ гэх юм бол манай зах зээл рүү чөлөөтэй юмаа борлуул, манахаасаа мөнгө ав. Бидний зах зээл дээр амжилт нь хүр. Бити Совет холбоо руу яваа. За асуудал нь яг юу юм бэ гэх юм бол таад ингээ харж байна. Америкийн эдийн засгийн худалдааны тэнцэл маань 1990 оноос ахуулаад утгаа алдсан. Совет холбоо дампуурсан. Дэлхийн систем тэр чигтээ өөрчлөгдсөн. Хятадын эдийн засаг босоод ирсэн. Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол Аз даяар Европ даяар хүмүүс юу исэн бэ гэх юм бол зөв бараага Америк руу явуулсан. Америкийн цусыг сорж байгаа. За энэ бол тогтворгүй биш. За юу. Хизээ нэг цагт энэ систем нурна. За нурхаас нь өмнө Трамп энийг ерөөхдөө засах гэж оролдож байгаа. Түүхэн хичээл үргэлжлүүлсэн. President Hoover. За энэ хизээний сони юм бэ гэх юм бол 1930 оны сони. Тухайн үед ч гэсэн Америкийн эдийн засаг асуудалтай байсан. Дэлхийн эдийн засаг хямрал болж исэн. Америкийн эдийн засаг бүр навс унж исэн. Яагаад вэ гэх юм бол тарифаасаа биш, олон улсын худалдаанасаа биш, юунаас болцсон бэ гэх юм бол ер нь бол эдийн засгийн бүтэц тэр чигтээ өөрчлөгдсөн. Энэ 1920 оны сан. Republicans will push tariff bill. Ер нь бол бид нар буцаагаад энэ татваруудаа авдаг болёо. Дэндүү олон орнууд, дэндүү олон компаниуд, гадны компаниуд манай зах зээл дээр бараагаа зарж байна. Манай эдийн засгаас тэд нар мөнгөний аваад, алтын аваад жаргаа явж байна. Тэгсэн хэрнээ манай эдийн засаг, манай ард түмэн зовж байна. За,
Төстэй сонсогч байна уу? Өнөөдөр юу болж байгаа юм бэ? Америкийн технологийн компаниуд нь сайн, гэхдээ бусад секторууд нь муу штэ. Америкийн үйл хөдлөлийн үн дэндүү үнэтэй. Тэ? Эдийн засаг шудраг биш. Залуу хүмүүс нь ерөөхдөө гэрэл гэгээтэй ирээдүй ерөөсөө харахгүй байгаа гих мэдчлээ. Тэгээд өөр янз бүрийн судалгаа надаас авмаар байгаа юм бол асуугаараа би хуваалцъя. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт гэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахгүйгээд анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контентээр үргэлжлүүлье. За, тэгээ Америкчууд дэлхийн эдийн засаг дээр ер нь бол энэ шинэ худалдааны систем, эдийн засгийн систем, мөнгөний системийг бараг 30-аас 50 жил болгон шинээр ерөөдөө ярьдаг. Тогтолцоонд хүрдэг. Яагаад гэх юм бол анх санаачилсан систем тий алтаатай байдаг. За, ийм юм болно гэж би юусэн мэдээгүй. Бид нар юусэн мэдээгүй. Жишээлбэл тий Америкчууд ийм том худалдааны тэнцлийн алтгалтай болно гэж 1980 1990 2000 онд Америкчууд, Европчууд, Азийн эдийн засаг бас төсөөлөг байхаа. За 1920, 30 онд, 40 онд тий Америкийн эдийн засаг бас хог дээр өсөрч байхдаа юу болж исэн бэ? За энийг ерөөхдөө тайлбарлахад аюу амархан. Та энэ график дээр юу орж ийна гэх юм бол 1900 онд тий 1980-ад оны хүмүүс хаана ажил хийж байгаа юм бэ үзүүлсэн байна. За 1900 онд Америкийн нийт ажилтнгийн 41% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан. Газар малтдаг байсан, трактор байхгүй байсан заяа. Трактор байхгүй, мотор, машин, зашин гих мэдж байхгүй. Ерөнхийдөө хоол хүнсний секторт ажиллаж байсан. За, үйлдвэрлэл дээр ерөнхийдөө 20% хийвэрээ, засгийн газарт 22, дараа нь 33% болсон. За, тэгээ үйлчилгээ 1900 онд 17% эзэлдэг байсан бол 1980 онд 44% болсон. За, яагаад хөдөө аж ахуйн салбарт өмнө 41% ажилладаг байсан бол 3% руу агшсан бэ? Ерөөдөө тайлбарлахад амархан. Ford Motor компани тийм 1909 оны ихээр юу зах зээл дээр гаргасан бэ гэвэл тракторыг гаргасан. За, тэгээ хүмүүс бас янз бүрийн өөр тракторыг ашиглах гэж үзсэн. За, энэ ямар трактор юм бэ гэх юм бол нүрс түлдэг, төмөр замнаас авсан хөдөлгүүрийг нь ашиглаад энэгээрээ дамжуулаад газар тариалангийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл нэг түнгийн л байгаагүй. За, Ford Motor компани бензин, дизель мотортой трактор гараад ирсэн чинь юу болж байгаа юм? За, өмнө хүмүүс ингэж хөдөлмөрлөдөг байсан. За, 4, 6, заримдаа 8 адуу ашиглаад газрыг хагалдаг байсан. Нөө газраас нь хамааралтай. За, тэгээ энэ адуу байгаа штэ. Өдөр шөнө ажиллаж чадах юм уу? Чадахгүй. За, тэгээ сонирхолтой юм заяа. Та ингээ хөдөө аж ахуйн салбарыг жоохон судлах юм бол 1900 онд заяа чамд 100 га тариалангийн талбай байсан бол чи угаасаа тэр 100 га дээр чи угаасаа өөрөө тарьж чадахгүй яваад гэх юм бол дэндүү их адуу хэрэгтэй, дэндүү их хүн хүч хэрэгтэй. Тэрийг менеж хийхэд буун ядаргаа. За, нэмээд чам 100 га газар байсан бол тэр газрынхаа 30% чи юунд ашиглах хэрэгтэй байсан бэ гэх юм бол тэр адууны тэжээл. За, энд морь адуу ингээ хүчээ зарцуулж байгаа тий. Тэгээ энийг юугаараа буцаага нөхстэй бэ гэх юм бол тэжээлээрээ. Тэгээ энэ ерөөдөө жижигхэн талбаан дээр энэ одоо 2 ажилтан 6 адуу зэрэгцээд энэ газрыг хаглаа явж байгаа. Тэгээ нэг мотор, жоохон дизель. Тэгээ сонирхолтой юм заяа энэ дизель, бензин гих мэт шин заяа хаягдл бүтээгдэхүүн байсан гэж боддоо. 1800 оны үеэр хүмүүс энэ gasoline, дизель гих мэт шин зүгээр хайчдаг байсан. Ашигладаг. Сонирхолтой гад. За,
1800 оны үеэр Америкт хэдэн адуу байдаг байсан бэ? За 2 сая гарна. За тэрний дийлэх нь draft horses гэж байгаа. Юмыг чиртэг, юмыг татдаг, юмыг зөөдөг. За өргөлцөг дээр нь хизээ юм бэ гэх юм бол ойролцоо 1840 оноос 1830 он хүртэл 3 сая морь адуу дээр ерөөдөө оргилцэг дээр хүрээд 2 сая 500 морь ерөөдөө энэ тээвэр логистик газар тариалангийн юмыг бүгдийг нь хийдэг байсан гэх юм уу да. За тэгээ та ингэ харж байна уу? Гинт ингэ тренд нь өөрчлөгч юм. Пам навс унж байна. За өмнө адууд гэж яадаг. Тэ. Адууг арчилдаг. Тэ. Адуу удирддаг гэх мэт шин. Хүмүүс нь ямар ажил хийсэн бэ? За тэгээд ерөөдөө тэр газар тариалан дээр маш олон хүмүүс ажилладаг байсан бол бүтэн автоматжуулсны дараа, тоног төхөөрөмжүүлсний дараа тэ юу болсон бэ гэх юм бол энэ 41% нь 3% л агшаад үлдсэн хэдэн хувь байна. Бараг 37% нь 38% нь ажлын байргүй болсон. За тэр хүмүүс нь ажлын байргүй бүтээмжгүй болоод ирсэн. Яг гэх юм бол тэд нар бол газар тариалан ажил хийж чадна, өөр юм хийж чадахгүй, үйлчлэгээ засгийн газарт ажиллаж чадахгүй. Тэгээ ааж маажмаараа эднэр жоохон үйлдвэрлэлөө явсан л та. Гэхдээ маш олон хүмүүс ерөөхдөө ажлын байргүй байсан. За тийм учраас ерөөхдөө бас хүмүүс орлогогүй болоод хүмүүсийн бүтээмж дээшлэгдээд за тэгээ эдийн засгийн хямрал 1930 оны тэр хямрал бас юунаас үүссэн бэ гэх юм бол маш олон хүмүүс ажлын байраа алдсан. За магадгүй одоо химэл оюухан автоматжуулалт энэ роботоосоо болж бас яг адилхан юм гарч ирж магадгүй. Тэгээ одоо жишээлбэл тээвэр, логистик, тэгээ ачааны машин ундаг, экскаватор удирддаг, юмыг зөөдөг, халтуурны жолооч эдгээр бүгдээрээ ажлын байргүй болох юм бол энэ яг адуу тэгээ хөдөө аж ахуйны салбарын түүх давтагдах баха. За тэгээд одоо өнөөдөр ерөнхийдөө энэ адуу бол зүгээр хобби болцсон байгаа. Өмнө нь бол ажил хийлэгдэг байсан. За энэний хооронд юу гараад ирсэн бэ гэх юм бол энэ автомашин. За нэмээд за энэ юу үзүүлж байна гэх юм бол primary sector, secondary sector, tertiary sector тий хамгийн суур сектор за тэрний дараах үүсмэл тэгээ 3 дахь үүсмэл секторыг үзүүлсэн байна. Номер 1 сектор юу юм бэ гэх юм бол хөдөө аж ахуйны салбар. За улаан хамгийн тод зураас нь юу юм бэ гэх юм бол хятад улсын эдийн засаг. За тэгээд таад ингээ харж байгаа юм бол 1940-50 оны үеэр хятад улсын хүн амын бараг 77-75% нь хаана ажилладаг байсан бэ гэх юм бол хөдөө аж ахуйны салбарт ажилладаг байсан юм аа. За одоо ингээ буурсаар хагаад одоо хорилууд өгч байна. Энэ дээр бас ингээ primarily OECD countries харагдаж байна. Энэ ерөөхдөө хөгжсөн орнууд. За тэгээд хятад улс хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол яг энэ бусад орнуудыг дагаа явна. Америк одоо тэргүүлж байгаа. Америкийн эдийн засгт одоо хүн амын 0.6% нь хөдөө аж ахуйны салбарт ажиллаж байгаа. Тэ? Яг гэх юм бол автоматжуулсан болохоор хятад улсын эдийн засаг бас яг тийш явж байгаа. За ядуу орнуудын эдийн засаг бас яг адилхан ингээд доошоо явж байгаа. Монголын эдийн засаг яг адилхан. За хоёрдугаарт үйлдвэрлэл юу болж байна? Таад ингээ харж байна те. За тий нөө дотоодын нийт бүтээгдэхүүн нэг ажилтан дээрээ ингээд харуулсан байгаа. За ядуу орн яа тийм бэ гэх юм бол ойролцоогны хүн амын 20% нь үйлдвэрлэлийн секторт ажилладаг. За Америкийн ардаа яг 20, яг энэ 20 тий энэ ер нь за тэг ингээ бага зэрэг өсөөд 30-40% л өсөөд автоматжуулалт болоод капиталын хөрөнгө оолт хийж болоо хийгээд тий ажилтан авах уу тоног төхөөрөмж хөрөнгө оолт хийх үү гэх юм бол тоног төхөөрөмж сонгоод за тэгээ ажлын тоо ингээ буурж байгаа. За энэ феномен энэ нэг хаана одоо та харж болох юм бэ гэх юм бол говийн үйлдвэр дотор. За 10-20 жилийн өмнө говийн үйлдвэр хэдэн мянган ажилтан ажилуулдаг байсан бол тий одоо ерөөхдөө илүү ашигт ажиллагаатай илүү их хөрөнгө оолт хийсэн автоматжуулалтын араас нь явж байгаа. За хятад улс насаараа ирэх 100 жилийн хугацаанд энэ үйлдвэрлэлээрээ тэргүүлэх юм уу? Үгүй ээ. Тэ? Энэ бусад орнуудыг харах юм бол Америкийн бас дотоодын бүтээгдэхүүн нэг хүн дээрээ $40,000 дээр байх үедээ оргилцэг дээр хүрснийхэн дараа ерөөдөө доошо явчихдаг юм аа. За ядуу орнууд дээр бас яг адилхан ингээд өссөөд тэгээ буцаага явчихдаг. За хамгийн сүүлийнхэн нөө үйлчлэгээний сектор. За энийг яаж ойлгож болох юм бэ? Үйлчлэгээний секторыг оюуны ажил гэд ойлгочих. За юм заана, мэдлэг химэл ойхан код бичнэ гэх мэт шүү. За энэ улаан шугам дахиад харагдаж байна. Хятадууд юу болж байна? За дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүн дээрээ оногдуулсан тий дүн өсөх тусам
Эдийн засаг нь илүү их оюуны ажил үйлчлэгээ рүү явж байгаа. Мөнгөтэй баян орнч, ядуу орнч бас яг адилхан. За. Тэгээ нэг дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэдэн үеийн эзэмшиж байгаа юм бэ гэх юм бол Хятадын эдийн засаг тий аль хэдийн баг зэрэг ингээ буураад эхэлж байгаа. Та ингээ харж байна уу тий? Ядуу орн ингээд үйлдвэрлэл нь өсөж байна. За тэгээ ингээ буцаагаад буурт. Яагаад вэ гэх юм бол үйлчлэгээ тэр knowledge economy мэдлэг оюуны эдийн засаг руу шилжиж байгаа болохоор. За. Тэгээ юу гэсэн үг юм бэ гэх юм бол компьютероор бидэнд ажиллаа хийж байгаа үйлдвэрлэлээр робот автоматжуулсан тийм эдийн засаг руу шилжих тусам тий роботыг малах хэрэггүй, үйлдвэрлэлийг илүү цөөх хүмүүс малдаг. За тэгээ улам баян болох тусам илүү их хөшүүрэгтэй эдийн засаг болдго юм аа. Юу гэж ойлгож болох юм бэ гэх юм бол асар том үйлдвэрлэл байж лээ. Гэхдээ тэр асар том үйлдвэрлэл маш хэдэн сая хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн болохоор тий тэднийг бүгдийг нь оюунаараа өдөртөг юм аа. За тэгээд нэмээд юу гараад ирдэг юм бэ гэх юм бол йогийн багш гараад ирдэг, багш нар гараад ирдэг, ментор, инфлюенсер, ютубер начиг хүмүүс гараад ирдэг байхгүй. Тэгээд буцаагаад энэ хоёр дурак руу явъя. Канада улс эдийн засгийг тэргүүлэх үү? Үгүй ээ. Макрон, Наполеон болох уу? Үгүй ээ. За, юу болох юм бэ гэх юм бол би бас энийг өнгөрсөн жилийн контентуудаар бас ярьж исэн. За энэ хизээний сони юм бэ гэх юм бол 1931 оны сонио. За энэ дээр бичигдсэн байгаа юм байл юм баруун талд харсан байгаа. America an ultimatum to France on debt plan. Америк Франц юу гэж гэх юм бол та нар зээлийн хязгаар төлөх юм бэ. За доор нь French given debt warning. Тэгээ Францчууд тэгээ зээлээ төлөөч гэсэн баг эцсийн анхааруулга авсан. За энэ юу гэсэн юм бэ гэвэл би өмнө бас контентуудаар ярьж ирсэн. Хамгийн эмзэг эдийн засаг тий эдийн засгууд хэм бэ гэх юм бол Япон. За тэгээд Европ. За энэ Европын дуракууд одоо юу гэж нэ гэх юм бол татвараа өндөрсөж байна. Эдийн засаг цагаачтуудаар ингээд алж байна. Хүмүүсийн эрх чөлөөг алж байна. Хүмүүсийн эрхийг хөндлөхгүй байгаа. Татвараа ихсгээд юу гэж нэ гэх юм бол одоо зэвсэг авъя гэж байна. Ерөөхдөө эдийн засгийн өсөлтийн хувьд бол бүр муу. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол 1930 он 20 он болж исэн юм. Тухайн юу болж исэн бэ гэх юм бол бонд ерөөхдөө засгийн газрын бонд ерөөхдөө модноос гарсан. Яг гэх юм бол Европ даяараа тэр улсууд гаргасан засгийн газрын бондн дээрээ дампуурал зарласан. За өөрхөн дампуурал зарласан бэ гэх юм бол 1920-30 онд бол Хятадууд бонд нараа дампуурлаа зарласан. Япончууд дампуурлаа зарласан. South Africa бүгдээрээ дампуурлаа зарласан. Канада дампуурлаа зарласан. Их Британь ч гэсэн дампуурлаа зарласан. За тэгээд мөнгөө бонд руу хийж болохгүй юм байна. Дайн болоод эхэлж байна. Юмнуудаа иш тийш чөлөөтөөр нүүлгэж болохгүй маань засгийн газар мэдрэл муутай болж байна. За тэгээ мөнгөтэй баян хүмүүс хаашаа зүгтсэн бэ гэх юм бол номер 1 Америк руу зүгтсэн. За тэгээ бонд буднаас гарцсан байсан болохоор одоо мөнгө хаашаа их үү? Хүмүүс юу авсан бэ гэх юм бол хувьцаа авсан. За номер 2 орн юу байсан бэ гэх юм бол Швейцар. За тэгээ алт өссөн, хувьцаанууд өссөн, бондууд хог болсон. Энэ тренд хүчнтэй хിവэрэ байгаа юм аа. За одоо буцаага чарт руу орё л да. S&P 500 биш Dow Jones таад энд харж байна. Dow Jones дотор юу байгаа юм бэ гэх юм бол Америкийн топ 30% хувьцаа байгаа. Энэ дотор McDonald's орсон байгаа, Apple орсон байгаа, дөнгөж саяхан Nvidia орсон. Ерөнхийдөө баг үр зээлгүй тий нэг их $80 баг тийм хэдэн зуун тэрбум доллар буюу их $80 үнэлгээнээс давцсан компаниуд энэ Dow Jones дотор байгаа. Чулуунууд гэсэн үг. Монгол эдийн засгаас хэд дахин том, Монгол эдийн засгаас хэд дахин илүү менежментийн чадвартай. За тэгээ Монгол улсаас бага үртэй. Тэгээд том янз бүрийн дайн эдийн засгийн хямралыг давхар компаниуд байгаа байхгүй юу? За энэ чартыг та хизээнээс харуулсан байна гэх юм бол 2015 оны өнөөдөр хүртэл харуулсан байна. Up trend өсөлтийн тренд хүчтэй хэвээрээ байгаа. За өмнө бас 3 удаа энэ өсөлтийн трендийнхаа ёрооллоо очсон. Хамгийн сүүлд хизээ юм бэ гэх юм бол 22 оны дундуур. За тэрний өмнө хизээ юм бэ гэх юм бол ковид үеэр. За одоо юу болж байгаа юм бэ? Энэ чаналын энэ аптрендийн ёроолтой хүрэх магадлал өндөртэй. За жишээлбэл автомата руу
хизээ энэ Dow Jones-ыг нэмээд эхэлсэн бэ гэх юм бол яг 22 оны 8 сарын 22-нд Dow Jones-ыг нэмсэн. За тэгээ удахгүй энэ channel-ийнхаа ёроолтой хүрэх юм бол автомат руу юу буцаад нэмэх юм бэ гэх юм бол энэ Dow Jones-ыг нэмчихнэ. За тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ удаагийн уналт байна шүү дээ. За та ингэ харж байгаа юм бол 22 оны уналт бол аажмаараа бараг нэг бүтэн жилийн уналт байсан байхгүй юу. За ковид үеэр бүр ингээ хүн цохол пам нафс унтсан. За одоо юу болж байна гэх юм бол энэ уналт нь өмнөх үе шиг ингээ аажмаараа удаан ерөөсөө биш нафс унж байгаа. Тэ. Үхэн гэж байхгүй одоо энэ өвчтөн гэж харж байгаа юм бол. За 22 онд бол маш удаан хугацаагаараа халуурсан гэж ойлгочих заяа. За энэ удаа магадгүй пат нафс унаал тэгээ буцаага босч иж магадгүй. За тэгээ энэ ёроолынхаа ингээд дөхөөд ирэх юм бол бид нар юу их юм бэ гэх юм бол би юу их юм бэ гэвэл автоматод тэр юу болох юм бэ гэх юм бол энэ Dow Jones-ыг буцаагаад нэмчнэ. Энэ дэлхийн эдийн засаг дотор Америкийг орлох орн байхгүй. Энэ хоёр дураг хаач хүрч чадахгүй тий. За тэгээд ерөнхийдөө Dow Jones маань хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол Fibonacci sequence харах юм бол энэ 50,000 эсвэл бүр 65,000 л явсан ч магадгүй заяа. За яагаад ингэх юм бэ гэх юм бол бүр их мөнгө заяа. Европоос Америк руу зүхтэн Японоос Америк руу урснаа. За одоо юу болж байна гэх юм бол бас нэмээд нефтний үн хааш нь унжээ. Нефтний үн хааш нь унаад ирэх юм бол эдийн засаг дотор үйл ажиллагаа явуулах арай хямдхан болж байгаа. За тэгээ Америкийн эдийн засаг энэ нефтний үн хааш нь унаад ирэх юм бол хамгийн том дэм болдог. За магадгүй энэ 50 40 за 40 руу унахгүй хаа энэ 50 хэдэн доллар руу унаад тэндээ нэг хагас жил бүтэн жил тогтвортой байж чадах юм бол заяа. Америкийн эдийн засаг дотор маш олон юмнууд маш хямдхан болно. Ийш тийш юм зөөхөн хямдхан болно. Ард түмэн бензиндээ зарцуулж байгаа хэмжээнд бага болно. За тийм учраас миний харж байгаа үнцэг заяа. Энэ Макрон юу ярина уу, Европчууд юу ярина уу, Канадчууд юу ярина уу, уусаа хоосон яриа заяа. Тэ? За тэгээд ингээ харах юм бол тэ uptrend нь хэвээрээ байгаа. Тэ магадгүй энэ Dow Jones-ыг 33,000 тэ 34,000 магадгүй 29,000 руу унж магадгүй. Тэгээ 29,000 руу унчих юм бол бүр тултал нь аавна. Тэ uptrend нь хэвээрээ Америкийг орлох орн одоохоно байхгүй. Dow Jones-ийн өсөлтийн тренд дуусаагүй байгаа. Тийм учраас хэдүүлээ тайвширх хэрэгтэй. Тэгээд энэ уналт маань навс унаад юу юм бэ гэх юм бол биднэрт урилга өгч байгаа, биднэрт боломж өгч байгаа аахгүй. Намааг хямдхан дээр нь худалдаж ав. За тэгээд тухайн үед би айхгүй энийг зөндөө олон удаа харж ийсэн. Түүх давтагдж байна. Тийм учраас айх хэрэггүй. Тухайн үед зүгээр автоматар руу Dow Jones-ыг ирүүлээ хийчин. Би өөрөө Dow Jones-ыг авчин. Тэгээд хямдарсан үедээ худалдаа авалт хийн шүү. Тийм ээ.